Цойдлын ерөнхий газраас Америк нэгдсэн улсын элчин сайд яам Америк нэгдсэн улсын номхон талын хуурай замын цэргийн командалтай хамтран Дорнот аймагт энэ сарын 7-ноос 10-ны өдрүүдэд зохион байгуулсан Говийн чин 2024 гамшигын хор уршигыг арилгах олон улсын дадлага туршлага солилцох үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Гамшигтай тэмцэх бэлэн байдлыг хангах арга хэмжээ нь төлөвлөлтийн баримтчийг боловсруулах, холбоо зарлан мэдээллийг бий болгох, нөөцийг бүрдүүлэх, хууль тогтоомжийг сайжруулах, тогтолцоог бүрдүүлэх зэрэг цогц үйл ажиллагааг хэрэгжүүлдгээрэн онцлог юм а. Монгол Улсын засгийн газар гамшигаас хамгаалах бэлэн байдлыг хангах, гамшигын үе шуурхай хариу арга хэмжээ авах зохицуултыг төгөлдржүүлэх бодлогын хүрээнд Говийн чин арга хэмжээг дэмжиж 10 дахь жилдээ зохион байгуулсан байна. Гамшигын хор уршиг арилгах сургалт дадлага, туршлага солилцох олон улсын сургуулиар манай оролцогч нар үндэсний болон орон нутгийн түвшинд онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийг байгуулах, дотоод бүтэц зохион байгуулалтаар ажиллах, мэдээлэл солилцох, харилцан ажиллагаа зохион байгуулах, гамшигтай тэмцэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр туршлагын хуваалцахаас гадна аврагч, гал сөнөөгч, эмч мэрэгжилтнүүд ур чадвараа нэмэгдүүллээ. Энэ удаагийн дадлага сургуулийг бол Дорнот аймгийн томилгоотой мэрэгжлийн ангийн бүрэлдэхүүн багш нарын заасан тэр сургагдсан зүйлээ бол мэрэгжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байгаа нь одоо яг хөндлөнгөөс хараа сууж байхад бол харагдаж байна. Олон мэрэгжлийн ангийн бие бүрэлдэхүүн хоорондоо ажил төрлөө уялдуулсан аврах ажиллагааны тэр стандарт дарааллыг яг шилтаагаад ингээд хийж байгаа нь бол харагдаж байна. Энэ бол одоо мэрэгжлийн ангийн бүрэлдэхүүн бол одоо хамтрагч олон улсын багш нараас их зүйл сурч мэдэж авсан байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрээ сууж байна. Олон улсын сургуулийг зохион байгуулахад Америк нэгдсэн улсын элчин сайд яам энэтхэг номхон талын хуурай замын цэргийн командалын удирдлага бүгдлийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа. За мөн энэхүү олон улсын дадлага сургуульд Австрали, Бангладеш, Канада, энэтхэг, Бүгд найрамдах Солонгос улс, Лаос, Малдив, Непал, Филиппин, Шри Ланка, Таиланд, Вьетнам зэрэг 14 улсын төлөөлөл болон яам агентлаг хамтрагч байгууллагын төлөөллүүд оролцлоо.